Цаг хугацаа бөмбөрцөн юм бол бидний дараа төрөл өнгөрсөнд төрөх боломжтой юу? Ямар гिचиг асуулт вэ? Бөмбөрцөн гэж хэлэх мөчид тэнд өнгөрсөн болоод ирээдүй гэж байхгүй ойлгосноо. Өнгөрсөн, одоо, ирээдүй үргэлж шугамн байдаг. Бөмбөрцөн гэдэг нь бүх зүйл хамтдаа яг нэг зэрэг гэсэн үг. Энэ хэмжээст цаг хугацаа маш өөр байдаг. Жишээ нь болж өнгөрсөн олон үйл явдлыг санахыг хүсдэг. Ой санамж энэ бүхнийг санах гэж 10 жил зарцуулдаг уу? Үгүй. Хэдхэн минут? 5 минут л болно. 10 жилийн туршлагыг чинь 10 хоног. 10 цаг. Түүнээс ч бага. Нэгэн цаг болгодог. Тэгэхээр энд цаг хугацаа огт өөр хэмжээстэй. Машинд жижиг тойл байдаг да. Хажуугийн тойл ийм жижигхэн. Гэхдээ ачааны бүхэхтэй. Тэр олон машин арын замыг багчвал харуулдаг. Жижиг тойл тэр бүхнийг харуулахын тулд урт том байх хэрэгтэй юу? Үгүй. Ойлгосноо. Тойл том машиныг харуулж чаддаг тэглээгээд том машины жинг өөртөө авдаг билүү? Үгүй. Том машин харууллаа гэд тойл огт өөрчлөгддөггүй. Бидний сэтгэлч бас.